Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ найзуудаа подкастын хамгийн ихний дугаарт маань тавтай морил. Энэхүү подкастаараа юг ярих вэ гэхлээр өөртөө тохиолдсон, одоо өөрийнхөө ухаарсан бүх бодит амьдрал дээр яг юуг ойлгоод юуг үзэж харсан гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцахаар энэ подкастыг эхлүүлж байгаа. Тэгээд хамгийн ихний дугаараар болохоор би дөнгөцөө сургуулаа төгссөн байхгүй. Тэгээ ер нь Солонгост яг сургууль төгсгөд ямар байсан бэ гэдэг одоо яг энэ 4 жилийнхаа өөрийнхөө мэдлэг, туршлага болон тэг өөртөө тохиолдсон бүх хүнд хэцүү ойлгосон одоо магадгүй зөвлөхөөр тиймэрхүү бүх зүйлсүүдээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. За тэгээд миний хувьд бол би 2021 онд анх Солонгосын Хөгмийн нэг сургууль улс төр олон улсын харилцаагаа анх хэлцэж орсон. За тэгээ яг эхний жилийнхаа хувьд бол ковид үе байсан учраас эхний 1 жил бол онлайнаар орж исэн. Тэгээд тэр тухайн үедээ бол энэ чонд амьдардаг байж байгаа. За тэгээ 2 жилийн дараа энэ чоноос Сөүлд ирж нүгээд одоо Сөүлд бараг 2 жил болох ч гинөө. Тэгээ саяхан манай сургуулийн төгсөлт болоод тэгээд эцэст нь би нэг муу диплом авч чадсан. Тэгээд энэ дипломыг яг ингээд авсны дараа бүр ингээд бүх юм амар нэг тийм хүн нэг амьсгаа аваад ингээд нэг тайвширдаг штеп амар ингээд хүнд бэлтгэл хийснийхаа дараа ингээд амраад тусуух нэг тийм мэдрэмж байдаг штеп яг тийм мэдрэмж авсан. Тэгээд бүр амар гоёсэн, үгээр хэлшгүй гоёсэн. Тэгээ харах юм бол доторны тэгэл яг багшааг ингээл нэр дуудаал тэгэл энийг маань уншиж өгөөд тэгээ дипломоо хүлээж авсан мөч бол бүр ингээд амар гоёсэн. Тэгээ яг тэр үедээ хамгийн хүсчихсэн зүйл бол яг нөгөө аав ээж маань яг хурж ирээд харсан бол гэж айгүй их бодсон. Тийм хүсэл яг дипломоо авч явах үед бол амар төрдөм билээ. За тэгээд энэ дипломыг авахын тулд бүтэн 4.5 жил Солонгост бол бүр маш их зүйлийг үзлээ, маш их зүйлийг сурж ялгаж авсан жилүүд байлаа. Тэгээд яг ямар байсан талаараа бас та бүхэнтэй нин өгөө өөрийнхөө одоо яг дүүдээ өгч байгаа зөвлөгөө өгье гэж бодсон. Миний хамгийн би анх яг яагаад Солонгост ирэх болсон бэ гэдэг ингээд шалтгаанаас эхэлсэн гэж жоохон багахан ч гэсэн ойлголт өгье гэж бодож байна. Би нөгөө 23 дахь сургуулийн солонгос хэлний ангиар төгссөн учраас солонгос хэлний топикийн оноо авсан байсан. Тийм болохоор манай анги ч угаасаа л ер нь топикийн оноо шаардаж 10 жилийн төгсдөг гэсэн учраас ер нь л манай анги топикийн оноог өгдөл бараг байдаггүй байсан. Тэгээ тийм болохоор ер нь ингээд солонгос явахад угаасаа хэлэн ч гэсэндээ очиод хэлний бэлтгэл суугаад авах шаардлага байхгүйгээр шууд бакалавртаа хэлцээд тэглэг аваад явах тийм боломжтой байсан учраас солонгосыг анх сонгож исэн. Тэгээд би бол яг Монгол 1 жил үнжчөөд тэгээд Солонгост ирж исэн. Тэгээд анх эрэхтэй бол манай мэргэжлийн хувьд бол надаас гадна нэг ч монгол оюутан байгаагүй манай мэргэжилд. За тэгээд эхний удаадаа яг нэг ингээл онлайнаар ингээл хичээл үзэл хичээл сонголт явж байхад надаас гадна нэг л хятад оюутан байсан. Тэгээд би тухайн үед юу гэж бодож исэн бэ гэхлээр за би чинь одоо энэ олон солонгос хүмүүсээс ганцаархнаа гадаад нь чинь надад бол ингээд хангалттай одоо энэ чинь сургуулийн одоо энэ тэнхмийн нэг одоо офис гэж байгаа энэ гадаад оюутнуудыг хариуцсан бас нэг офис гэж байгаа хгүй. Тэгээ ер нь бол энэ хоёр байгаа юм чинь надад нэг тэгж амар санаа заавал тэгээд ах шаардлага байхгүй гэж би төрдөө амар бодсон байсан. Бүх юмыг маань хичээл сонголтыг маань бүх юмыг маань л ингээл надаа ингээд сургуулаас ингээд одоо хийх ёстой шүү, ингэх ёстой шүү гэд хэлж өгөн л гэж би бодсон. Тийм учраас яг ингээд тусдаа өөрөө ингээд бие даагаад одоо сургууль дээр очиж уулзаад мэйл өчээд скол сургуулийнхаа сайт руу мэдгүй би яагаад одоо ингээд тэр болгоно юусоо хийгээгүй ингээд одоо ингээд бодохоор өөрийгөө амар гайхаад идэх байхгүй. Уг нь тэр чинь миний хийх ёстой юм штэ. Би өөр ямар ч хүүхэд сургуультай очичоод тэгчээл сонголт одоо мэрэгжлийнхаа танхимынхаа бүх мэдээлэлтэй танилцах ёстой, төгсөх нөхцлүүдээ бас ингээд анханасаа 1-р курсээс эхлээд судалсан байх ёстой байтал би ерөөсөө тгийггүй. Тэгээд эхний 1-р курсынхаа 1-р семестр бол сургууль цаанаасаа хичээл сонголт хийж өгдөг гэдэг 12 кредит үзчихлээ. Тэгээд тухайн үед бол онлайнаар дандаа зүүмээр хичээл ордог гэсэн учраас яг багш нартай ингэж тулж бол ерөөсөө харьцаж байгаагүй. Тэгээд ихэнх багш нар ер нь ингээл яг хичээлээ ороод лекц уншчаал тэгээл за баяртай гээл тэгээд дундын шалгалт ч юм уу одоо эцсийн шалгалтаа ингээд
яг авч байгаа. Тэгээ дундуур нь бигдаалт аягүй хөгдөөсөн. Тэгээ бигдаалт эзэг юм бол ерөнхийдөө үнэндээ гарчдаг. Тиймээсэн болохоор ер нь тэгэл яг тэгтээ хичнээн ингээд топгийн шалгалт өгөө Солонгост ирсэн ч гэсэндээ топгийн шалгалт бол топгийн шалгалт байдаг юм бэ лээ. Тэгээ ихчэд би ерөөсөө ихний нэг жил мэл болол угаасаа бүр ингээд ерөөсөө юу ч ойлгохгүйсэн. Тэр тусмаа ингээд яг хичээл сонсоход мэржлийн үг хэллэг тэгээ яг солонгос хэл дээр давхар мэржил үзээ тэр болгоныг одоо нөгөө нэг онол айгүй их үзэн. Тэгээ онол ингээд үзээд ирэнгүүт ерөөсөө тэндээс чи мэдгүй юмнууд амар их тэгэл ганц нэг ингээд багш ингээд яг нэр тохиож ингэж энэний талаар юу гэж боддгийг нэг ойлгосноо гэл ингээл юм асууштай. Тэнгүүт би бүр ингээд заримдаа ингээд хариулж чадахгүй болохоор сайн ойлгосонгүй бигээл тэгээ сууддаг гэсэн. За тэгээд скол юм асуух юм бол би ингээл чимээг ингээл өдөөс нь гүлээж харж байгаа л тэгэл нөгөө багшийн шантраал заа гэл өөр хүүхдээс асуудаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд техний нэгдүгээр курст бол айгүй их тохиолдож байсан. Тэгэж явж байгаа. Тэгээд нөгөө хажуугаар чи өөртөө бас нөгөө нэг ээжтэй одоо ингээл төвөг удахгүй гээл өөртөө амьдралын зардлыг олон төлбөр мөлбөр олон болно гэл ажил хийж байгаа штеп. Тэгээ нөгөө нэг ажил хийжсэн учраас тэр үедээ айгүй их анхаарал хандуулж исэн зүйл нь хичээл гэхээсээ илүү ажил хийсэн юм шиг санагдаад байгаа. Одоо ингээд бодоход тэгээд нөгөө нэг ажилдаа ингээл явж байгаа л тэгэл амар ядраал тэгэл тэр чинь ингээд бас мэдгүй нүд амар их байгаа штеп. Тэгэл эргээл хичээлээ сонсохгүйд бүр ингээд яг юу болоод байгаагаа ч ойлгохгүй зүгээр л нэг сайхан ингэж багшаахаа өдөөс ингэж харж сууж байгаа л хэвчээ бүртгүүлэл гардаг баг тийм л байсан. За тэгээд тэрний дараа ингээд 2 дугаар семестрээс эхлээд хичээл танхимаар орно гэд тэгээд одоо ер нь бол өдөр болгоо хичээл сургууль дээрээ явах шаардлага гарч байгаа. Тэгээд тухайн үед тийм энэ амьдардаг байсан учраас би чинь тэгээд дандаа талдаа 2 цаг явдаг. Өдрийн 4 цагийг метронд нэг сайхан өнгөрүүлдэг байлаа. Тэгээд яг хөө метроны ингээд 2 цагийг ингээд ашиглаад хичээл номоо хийгээд ингээд ном зам уншаа шинэг зээлдээ ингээд явъя гэл ингээд өөртөө амар ярилцсан. Даанч тэр хизээч яг тийм байдаггүйсэн. Эхний заа нэг ингээд 20-30 минут бол яг ингээд төвлөрөөл ингээд юм уншаач ингээд жаа. Тэгээд тэр чинь ингээд суудлалтгүй бол юу зогсоогоор тэнд чинь ингээд бүр ингээд амар олон хүнтэй чигцэлдэж ядж байгаа чи хажуугаар нь би ингээд юм цээжилж ингээд явна гэдэг надад бол айгүй боломжгүй байсан л та. Тэгэж нэг жилийг энэ чанаас явж ингэж сургууль дээр явж ингэж өнгөрүүлдэг гэсэн. Тийм ч учраас би өөр сургуулаасаа бүр маш хол байсан. Би зүгээр л дандаа хичээл сонголтоо хийх ёстой үед нь хичээл сонголтоо хийчихэл тэгэл анги дээрээ сургууль дээр очиж тэдэн дотоод хичээл орно гэсэн бол тэр анги дээр очиж хичээлээ сонсчоод тэгэл таруугүй зүгээр хум цүнхээ аваад явдаг гэсэн. Яад гээл нөгөө нэг энэ чан руу 2 цаг явхаар чинь бүр ингээд ядчихад ажлын цаг тарцсан үе байж таарах юм бол бүр алаан болдог хгүй юу. Автобус олдохгүй тэгээд метро ч бас ингээ хүнээ дийлэхгүй тэгээд цагаасаа ингээ амар хосорж ирж мэрдэг. Тийм байсан болохоор би ер нь ихэнх хичээлүүдэд дандаа өглөө 9-өөс 2 3 мөр хүртэл ингээ дандаа ингээ өглөөний цагуудаар ингээ шахаж үздэг байсан. Тэгээд 1 2 бол бүр заавал судлах хэрэгтэй хичээл мчээл бол 6 мурга хүртэл ингээ үздэг лээсэн л та. Тэгээд тэр үед бол юу гэрлөөгөө явах надад айгүй хэцүү идэв гэсэн. Тэгээд тийм байсан болохоор эхний за 2 3 жил хүртлээ 3 дугаар курс хүртлээ ер нь бол сургууль дээрээ нэгч багштай тэгж яг дотн одоо зөвлөгөө авч ч юм уу тийм байгаагүй. Сургуулийнхаа номын сан руу ч орж үзэж байгаагүй. Гадаад оюутныхаа одоо офис дээр очиж ярилцж байгаагүй. Надад Монгол найзч байдгүйсэн. Тэгэл өөрөө тэгэл хичээлдээ яваал тэгэл байнга ингээл чихвчээ зүгэл ингээл iPad-аа хараад тэгэл нэг баг одоо нэг ангийн нэг шофтер хүүхчиг тийм байдаг гэсэн заяа мухагаар хэлэхэд тэгж жагаад за ер нь л ингээл интернетс явна гэдэг чинь аюу хэцүү юм байна. Тэгээ ер нь сөүл рүү нүүе та гэсэн яг тийм шийдэл түрээд тэгээд яагаад ингэ сөүлд нүүжихгүйсэн шалтгаан нь би чинь тэнд нүунийг дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн. Тэгээ бас нэг ихтэй хамт ингэж түрээсээ танаа нэг хуваачдалдаг гэсэн учраас яг ганцаараа ингэ түрээс түлэн гингүүт би нэг чадахгүй юм шиг санагдаад байсан аахгүй. Тэгэл за ер нь ингээл айлын хүмүүс бүгдээрээ л сөүлд ингээл те айгүй олон хүмүүс өөртөө ажил хийгээл хажуугаар нь бүх юм өөртөө төлөөл ингэж яваад болоод хахад би юу яах лээрээ болдгоо юм. Тэг ингээл бүр ингэ даварцсан. Би өстө тийж л өстө чадахгүй гэх нэг өөртөө амар тийм худлаагаасаа тийм чадахгүй гэсэн ойлголтыг ингэ тархиндаа суулгацсан. Тэгээ тэрэндээ итгэхэд нөгөөдөг чинь бүр ингэ чадахгүй л чадахгүй гэж явдсан байгаа байхгүй юу. Тэгж жаагаад за ер нь л явах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ тэрнийхээ өмнө би нэг одоо нэг семинарын хичээл гэж сонсдог байхгүй. Семинарын хичээл нь болохоор ингэ яг багштайгаа сард ингээ 2 удаа ингээд тэр чинь юу л нэг л кредит өгдөг хаа. Нэг сард биш үлрэлийн турштай 2 удаа ингэж сонгож байгаа. Тэгээд ингээд хичээлээс гадуур үйл ажиллагаа гээд тэгээ ингээд
тэр одоо семинарыг сонгосон бүх хүүхдүүд нийлээд хичээл бүр таарсны дараа тулаан молоос ингэж цугулж одоо багш нартайгаа ингэж ойрхон ярилцдаг. Тэгээ багш нараас ингэ зөвлөгөө авдаг тийм нэг хичээл байсан байхгүй юу? Тэгээд би яг тэр хичээлийг авчихсан чинь надаас гадна нэг монгол охин байсан. Кредитэн дутцсан гэдэг ингээд нэмж улирал сунгаад тэгээ кредитээ үзэж байгаа. Тэгээд энэ хичээлийг энэ семинарыг сонгосон гэд. Тэгээ тэр үед ингээд бид нар ингээд бөөнөрөө ингээд оюутнуудаараа багштайгаа нийлцэн нэг хоолны газар орж исэн санагдаж байна. Идчихсэн ч санагдаж байна. Махны газар ороод тэгэл багш ингээл хүүхэд болгонтэй ингээл ярилцаал ингээл ямар мэрэгдэл яадаг гэдэг. Тэгээ тэр багш маань ингээд над дээр ирээд надаа ингээд зөвлөгөө өгсөн байхгүй. Тэгээ яг юу гэж зөвлөгөө өгсөн бэ гэнгүүт яг ингээд намайг юмны ингээл хойно суугаал ер нь нэг тийм асуултанд нь хариулахгүй нэг сайн ойлгохгүй байгаа гэдгийг юу нь бол багш анзаарсан маа штэ. Тэгээ хурж ирээд надаас ингээд асуугаад юм нэг яа солонгос явж байгаа яа тэн мэржлийг сонгосон юм ингээл асууж тэр багш тэгэд өөрөө нөгөө нэг Америкт сургууль төгсөжсэн гэсэн. Тэгээд өөрөө бас энэ нүг гадаадд сургууль төгсөжсэн учраас ер нь гадаадд сургууль төгсөх ямар асуудлууд тулгардаг гэдгийг одоо надаар хэлүүлдэггүй өөрөө бас ингээд биеэрээ ингээд туулаад явцсан хүн чинь сайн мэдж байгаа. Тэгээ хэлсэн юм нь болохоор би ч гэсэндээ ингээд сургуульд очиод ингээд надад амар хэцүү байсан. Миний англи хэл ч гэсэндээ тийм сайн байгаагүй. Тэгээд ерөөсө хичээлээ яг өөрийнхөө хэл дээр ингээд сонсдог шигээ гүйцэд 100% сайн ерөөсө ойлгож чадахгүй байсныхаа хажуугаар дахиад мэрэгчлээ ингээд сайн ойлгоно гэдэг надад айгүй хэцүү байсан. Гэхдээ тэглээгээд за би гадаад юм чинь гэж ерөөсө би тэнд ингээд бууж өгөөгүй. Би энд хичээл хийх гэж ирсэн, сурах гэж ирсэн. Би алдсан шиг алдснаа гэж яг нэг тийм зөвлөгөө өгсөн байхгүй. Тэр чинь одоо 2 дугаар биш 3 дугаар курсын 1-р семестр байна. Тэгээд нэрэл тийм штэ. Би нэрэл тэг ингээл өөрийнхөө амьдралын тэг 4-5 жилийг ингээл зарцуулаад би энд мэрэгжил эзэмшин сургуульд сурна гэд ирсэн бэжиж тэгэл би гадаад юм чин ингэн гэл ингээл шалчганаал яваад ах надад угаасаа ямар ч ирэх байхгүй мэртэйгээд амар сайн ойлгочихсон нэг тэр үеэс байсан. Яг тий багштайгаа тэгж ярилцсны эцэст. Тэгээд яг тэрнээс хойш ер нь бол лекцүүдээ нэлээд тэгэж одоо хичнээн нойр хүрч байгаа ч гэснээр би бүр ингээд толгоогоо яг ингэж барьж агаад тэгээд ингээд толгоогоо хөдөлгөхгүйгээр ингээд эрүүгээ өргөж агаад тэгэл лекцүүдээ сонсдог гэсэн. Тэгэхгүй бол тэгээд өмнө нь бол ингээл юу нь бол угаасаа оюутан байхад чинь тэр хүний хичээлийг хийн үү хийхгүй байх уу, лекц ойлгоно уу, уцаа оролтно уу хинт ч хамаагүй байдаг штэ. Тэгэл хамгийн хойтлын одоо ширээн дээр суучаал доош хараад уцаа үзээл тэгэл үхтлийн нүдээ бараг сохортл рил үзээл, TikTok ухаал, сквал YouTube ирсэн жор юм үзээл тэгдэг байсан. Тэгж байгаа за би нэг ч гэсэн юм ойлгоход тавь нэг ч гэсэн одоо 100% нэг онолыг ойлгохгүй маа гэхэд ядаж тэг яг юуны талаар ингээ яриад байгаа гэдгийг зах тухаас нь ч гэсэн жоохон одоо мэдэж авъя гэж бодож айгуу тэгж өөрийгөө ингэж хүчилж ингэж эрүүгээ бүр ингээ дээш нь өргөж жагаад толгоогоо хоёр талаас нь ингэж барьж хөдөлгөхгүй болгож аваад хичээлүүдээ сонсож эхэлсэн. Тэгээд ихсэн чинь бас аваа гайгүй шүү. Миний дүнгууд ингээд одоо ингээд харах юм бол ингээд явах тусам ингээд жоохон ингээд сайжраж явсан байдаг. Тэргэж багштайгаа ер нь бол тэгж ойрхон байх аюу чухал юм билэ. Тэгээд би одоо ингээд хэлээд байгаа. Одоо манай дүү чинь 10 жилийн төгсөөд одоо удахгүй их сургуульд явна. Тийм болохоор ерөөсөө тий сургуультайгаа л маш ойрхон бай. Багш нартайгаа ойрхон бай, гадаад оюутнууд хариуцсан тэр офстойгоо ойрхон бай, мэрэгжлийнхаа тэнхмийн эрхлэгчтэй ойрхон бай, мэрэгжлийнхаа багш нартай ойрхон бай. Тэгээд юм асуухаасаа хизээж битгий ич гэж бас ингээд айгуу сайн хэлмээр байдаг. Тэгэхгүй бол би бол ингээд амар санаа зовоол ингээд зарим нэг хүүхдүүд ингээд хичээл ингээд тарангуутал юугаа асуугаад байгаа мэддэггүй очиж ингээд самбарын өмнө ингээд бараг ойцрлоо зогсож чинь тэгээл багшаас нэг юм ингээд одоо юу асуугаад идэв өөрт нь хэрэгтэй ч юм бид юм уу баг хэрэггүй ч юм бид юм хамаагүй аль болох багштай ингээд нөгөө нэг яриа өнүүлэх гэж хүүхдүүд айгүй их очиж тэгэж юм одоо асууж баг дахиж лавлаж тэг тайлбарлаж өгсөн юмыг нь дахиж ингэж лавлаж ингэж очиж асууж масуудаг тийм байт юм бэлээ. Тэг тийм болохоор би ч одоо ингээд дүүдээ болуулъя тэгэж багш нараасаа маш их зүйлийг асуу тэгээд худлаагаас ойлгоцсон байсан ч гэсэндээ бараг ингээд дахиж баттгаж ингэж асуусан ч болно шүү дээ. Тэр хүн чинь ингэж ажиллаа л хийж байгаа. Тэ өөрийнхөө хувьд ингэж хүүхдүүдэд юм ойлгуулж өгөх нь л тэр хүний хувьд ингэж чухал болохоос биш надаас олон дахин асуулаа гэд ингэж уцаарлаад байхгүй юм байлээ л те. Гэхдээ бас уцаарладаг багш нар байдаг. Одоо ингэж би нөгөө нэг юу манай одоо заавал судлах хичээл дээр нэг программын хичээл орж исэн байхгүй юу? Дата анализ хийдэг.
Тэгээд тэрийг бүр ингээд ойлгохгүй тэгээ ингээд би ингээд асууж байгаа. Тэгээ юу хүүхдүүд бол тэрийг манай ингээд байсан ихэнх хүүхдүүдээс ойлгохгүй яал ингээд очих халганд л энэ юу ингээд асуугаад ирсэн ч гэсэн яа гэ бүр ингээд амар санаа алдаал бараа ингээд толгоогоо бариад сууж байгаа байхгүй ингээд яа тайлбарлуул ойлгох гэдэг та нар гэсэн ингээд аястай. Тэгээд барыг тиймэрхүү багш нараас бол ингээд юм асуухаар баг ингээд загнуулах гэдэг ийм хэм мэддэг юм уу? Энийг одоо болтол мэддэг юм уу? Ийм хэм ойлгодог юм уу гэж мэгээд ингээд тийм ялангуяа эрэгтэй багш нар тэгээд эрэгтэй хөгшин багш нар айгүй тэгж уцаарлаж тэгээд хандаад идэг. Тэгэхээр ингээд ер нь харж байгаа тэгтээ бүх багш нар бас тийм гэсэн үг биш шүү дээ. Айл гайгүй ойлгож байгаа, арай гайгүй залуухан тиймэрхүү багш нартайгаа ингээд ойрхон байх юм бол дараа нь ингээд дүн гарахад ямар нэгэн одоо диплом бичихэд маш хэрэг болно. За тэгж явж байгаад би 3 дугаар курсынхаа 2 дугаар семестр цөөлд нүүж ирээд тэгээд одоо арай илүү их сургуультайгаа ойрхон болсон. Тэгээд тэр үед яг нүүж ирэх шалтгаан бол би бас яг нөгөө нэг солонгос сургууль дээрээ яг найзуудтай болж эхэлсэн. Тэгээд найзуудтай болоо өөр мэржлийнхаа хүмүүстэй бас танилцаа. Тэгээ ер нь яг ингээд яг миний ингээд оюутан насны ингээд хамгийн гоё ингээд найз нөхөдтэйгөө хичээл намаа хийж ингээд өнгөрүүлсэн дурсамж бол яг сүүлийн 1 жил л байна. Тэрнээс өмнө ерөөсөө дандаа л гэр ажил гэдэг байсан болвол одоо ингээд хүүхдүүдтэй танилцаад арай л ингээд хүрээлэлээ тэлээд юу н хүүхдүүд ямар мэдлээ сурж яаж амьдарч байгаа хүн болгоны өөрсдийнхнээс амьдралаас нь ингээд баг цаг ингээд сонсоод хамтдаа ингээд цагийг өнгөрүүлээд ирэхээр ингээд бас миний ингээд харах үнсэг шал өөр болж байгаа байхгүй юу? Нэрэл хүүхдүүдэд нь ингээд амьдарч байгаа штэ би ямар ганцаараа байгаа штэ гэж бодож тэгж яасан. Тэгээд би нөгөө нэг тэгж амар ажил гэж ингээд яадаг байснаа болсон. Айлалах өөртөө бүтэн амралт өгдөг болсон. Хичээл дээрээ сургууль дээр нэлээх очдог болсон. Тэгээд юу н тэгж явангууд ингээд сургууль дээр ингээд харагдаад байхаар мэржлийн хаан багш нартай ч гэсэндээ ингээд олон удаа нүур хараад ингээд тааралдаад ингээд нүрээ хараад байхаар энэ ч нэрээ тэр багштай энэ ч нэр тэр сурагчтай гэд багш намайг таних эхэлж байгаа би ч багш нарыгаа сайн ингээд мэдэж бас ингээд юм ярьж эхэлж байгаа. Тэгээд тэгээ ер нь сүүлийн 1 жил болвол миний хувьд ингээд яг оюутан насны маань хамгийн гоё, хамгийн дурсамжтай олон найз нөхдөйг бүтээлцсэн, гоё дурсамжуудыг бүтээлцсэн тийм жил болж өнгөрсөн. За тэгээд тэгж ингээд амьдрал тэгэл өргөжлөл ингээд явна штэ. Тэгээд хамгийн хэцүү нэг үеинд би яг диплом бичихд байсан. Тэгээд би нөгөө нэг уул нь яг бүтэн 4 жил одоо ингээд сураалт төгсөхтэй байсан чинь миний кредит дууссан. Тэгээд би ч нөгөө нэг ерөөсөө түрүүн хэлсэн шүү дээ 1-р курст орж ирээд ямар хичээл заавал судалгаач харж мараагүй тэгээ бүр ингээд тэр чигтээ ингээл нэг сайхан нэг хинэггүй гар тэгээ явцсан байхгүй юу. Тэгээд яг одоо ингээд төгсөх болоод ингээд хичлүүдээ харсан чинь надад сонсоогүй дахиад 3 хичээл тэгээ дахиад 3 кредит дутсан байсан. Гэтэ 3 кредит дутаад дахиад одоо заавал судлах хэрэгтэй 2 хичээл байсан гэсэн үг. Тэгээ би дахиад семестр сунгасан. Тэгээд нийтдээ 9 кредитийг одоо сунгасан семестртээ үзэж дуусгасан. Тэгээд тэр семестртээ болохоор одоо нэг диплом бичихийн өмнөх диплом бичихэд одоо бэлтгэх гэх юм уу тийм 2 кредиттэй тийм бүр тусгай анги байгаа хгүй. Тэр нөгөөсөө манай мэрэгжил дээр заавал судлах гэдээ ороод ирсэн. Тэгээ яг хуу мэрэгжил болгоом бас ингээд эзлэхэн байдаг юм билий. Одоо миний мэдхээр заяа ингээд манай сургуульд байдаг Монгол оюутнуудаас ганцхан манай мэрэгжил диплом бичсэн. Одоо ингээд хууль байна. За одоо шинжлэх ухаан байна. Одоо медиа маркетинг байна. Бизнес байна. Тэр болгон спорт байна. Тэр болгон ерөөсөө диплом бичээгүй. Бүр амарсан тийм манай мэржил ганцаараа ингээд диплом бичээс. Тэгээд би ч бүр ингээд яастаа диплом бичихгүй л төгсчих байсан юм да гэж бодож байгаа. Тэгээ угаасаа яалтчгүй диплом биччихээ төгснө гэж байгаа юм чам. Тэгээд яг тэр нэг сонгосон семестртээ бол бүр бараг тийм 4 жилдээ хийж үзээгүйгээрээ хичээлээ хийж үзсэн. Тэгээд гів гинтээ ингээл миний ингээл мдээгүй, миний хийгээгүй өнгөрүүлцэнүүд араасаа бүр ингээм амар гарч ирээд тэгээд нөгөө нэг диплом ингээл бичин за хаста одоо ч өстө диплом бич юу өстө ChatGPT байгаа ингээ өчнөө AI байгаа өчнөө Google Moogleтэй ингээд аюу байж байгаа юм чинь би юу санаа зовхгүй удахгүй. Тэгээ яг гоо тэр чинь нөгөө нэг ингээд бүр сэдв сонгох, сэдвийн судалгаанаас эхлээд бүр ингээд хүлээлгэж өгөх хүртлээр тэр чинь аим нарийн бид байд юм байл штэ. Тэгээ яг ингээд явц дундаа ингээд багштай ингээд шалгуулаад сэдвийн судалгаагаа харуулж байгаа. За тэгээ тэр сэдвүүдэд тарсан судалгаагаа харуулж байгаа. Агуулга гэл ингээд нэг диплома бичих ингээд зааврын дагуу бүх юм ингээд шалгуулж ингээд явж байгаа байхгүй юу.
Тэгэл эцтэй яг ингээл диплома бичихтэй ингээл заастаа ChatGPT байгаа юм чиста бүх AI ингээл ашиглана гэл амар бичээл яасан чи ерөөсө болохгүйсэн. Тэгээд би ингээд бичээд ингээд өгцөөс ахгүй сургуулийнхаа сайтанд ингээд юу хийсэн байсан чинь дараа нь дүн гарсан чинь намайг тэр хичээл дээр унгаацсан байсан за. Тэгээд тэр хичээл дээр унтсан. Тэгээд би бүр гайхаад одоо тэгээ угаасаа би чинь нөгөө виз мэдээ сонгуулахтаа хүртэл ингээд миний кредит дотоо би диплома бичих ёстой гэд ингээд сургуулаас ингээд юу одоо зөвшөөрлөө тэрийг гадаад оюутныхаа төвд очиж ингээд тамаа мамаг даруулаад тэгээ визнийхаа хүсэлтэнд орчоо тэгээ миний виз гарсан маа штэ. Тэгээд би бүр одоо яана гэж одоо шууд ингээд багш руугаа мэйл өчээд яг үннээрээ багшаа би одоо ингээд надаа тий би сая ингээд семестр ингээд дахиад сонгуулсан. Миний ингээд виз одоо ингээд дутахгүй дуусгаж байгаа. Тэгээ дээрэс нь би чинь нөгөө нэг нийтдээ 130 кредит үзэх хэрэгтэй байсан чинь надад 3 кредит өгөн тутайсан гэсэн штеп. 3 кредитнээсээ гадна дахиад 2 заавал үзэх хэрэгтэй хичээл байсан учраас би нийтдээ 9 кредит үзсэн гэсэн үг. Тэнгүүт дахиад хичээл сонсог ингүүт би ч одоо 136-аар 136 кредит үзчихээ төгсөн гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь надад дахиад кредит нэгдэг үү? Нөө юу насаа тэнхмийн хэрэглэгчээс асуусан чинь тэгээ би тэрийг бас багшд ингэж үнэнээл дахиад ингэ надад ингэ кредит нэгдэхгүй гинэ. Одоо би ингэ энийгээ дахиад хийж болох уу? Би ингэ дахиад илүү сайжруулад хийгээд тэгээд багш надаа ингэ зөвлөгөө өгч байхгүй юу? За чи тэгвэл дахиад ингэ чиний баг ингэ юу ч болоогүй байна гэд тэгээ би ингэ тэрийг ингэ дахиад тэгээ надаа ингээ хугацаа өгч байгаа ш тэр чинь 3 өдрийн дотор хийгээд тэгээ бүтэн 3 өдөр чинь шүнжэнгөө ингээ суудаж алт чинь бас болоогүй хажуугаар нөгөө нэг манай ажил бас яг нөгөө нэг он гаргаад гэрээн дуусан гэ тэрнээс өмнө ажиллаж авах гээд тэгэл ажилдаа яваал оройн нэг шүнжэнгөө суугаад өглөө нь ингээл ажилдаа яваал ингээл яваад исэн. Тэгээд диплом яг өгсөн чинь ингээл болохгүй байна нэ тэрэ гэл тэгээ нөгөө нэг ChatGPT killer copyright killer гэд байд юм лээ тэ тэр мэрийг чинь бас ингээд бүгдийг ингээд хамтд нь өгөхстой. Тэнгүүт миний ChatGPT killer бүр арай дэндүү их гарч ирээд нүг заасан төвшнөөс нэгтрээд тэгээд тэрийг чи яалтчгүй өөрийнхөө үгээр дахиад засах хэрэгтэй болж байгаа. Тэгэхгүй бол тэр чи хүлээж авахгүй ингээд copyright хийзэн тэгээд ChatGPT ашигласан гэд тэгээд тэдрийгээ бүгдийг ингэж яаж байгаад арай гэж болгоод яв. Гэхдээ багш бол надад тэгэхэд амар тусалсан. Багш бид хоёр бол бүр ингээд яг 12 сарын 31-ний өглөөн нь би юмаа дуусгаад багш шалгаад тэгээд миний дипломыг хүлээж авсан заяа. Тэгээд ёо бурхан минь за одоо ингээл болчлоо. Одоо би ингээл юугаа тэгээд дипломыг ингээл өгөл болоо гэл амар санаа амарсан байжсэн чинь би нөгөө нэг манай мэрэгжилч улс төр олон улсын харилцаатай англи хэл заавал байх ёстой гэд. Тэгсэн чинь англи хэлнийхээ 2 хичээлийг одоо хичээлийг үзэх явцдаа үдцсэн байхan бол тэрийг ингээд тооцогдчих гинэ. Тэгсэн чинь би нэг л удаа англи хичээл сонгоцсон байсан. Тэгээд дахиад нэг англи хичээл сонсохгүй болохгүй. Эсвэл шалгалт өгөх ёстой гэд. Тийм би англи хэлдээ тийм сайн биш заяа. Тэгээд нийтдээ ингээд 8 төрлийн ингээд юу гараад ирж байгаа англиний шалгалт гараад ирж байгаа хгүй. Тэгээ тэдрээс ингээд аль нэгээ сонгоод өгөн. Гэтэ өөх хөхтөө тэр чинь ингээд заасан төвшин байгаа хгүй. Тэр төвшөнд нь тэнцчиж ингээд яана. Тэнцэхгүй байх юм бол чи дахиад виз сунгах хүсэлт өгөөд одоо ингээд дахиад би ингээд шалгалтанд бэлдэх ёстой гэд дахиад визээ сунгаад чи ингээд төгсөж чадахгүй гэдгсэн баггүй юу. Тэгээ миний бүр ингээд уур хүрээд ингээд уйлах гад. Гэтэ би ингээд юу одоо 3 дугаар курсынхаа 2 дугаар семестр очоод биш 4 дугаар курсынхаа 2 дугаар семестрт ингээд тэр юуныхаа хичээлийнхаа танхимынхаа эрхлэгчтэй уулзж байгаа штеп. Тэгэхэд надад тийм яриаг үзвэ. Тэгээ нөгөө хичээл сонголт болохоо өмнө одоо нөгөө нэг семестр сонгоцсон байгаагийнхаа өмнө дахиад ингээд танхимынхаа эрхлэгчдэр очиод уулз надад дахиад тийм яриаг болно л гэдсэн. Тэгээл яг ингээд бүх юмаа шалгуулсан дахиад нэг юм дутуу. Тэгээ яа fuck гэл тэгээ тэр нөгөө 8 шалгалт чинь ингээл IELTS TOEFL гээл бүр ингээл англи 8 олон шалгалт байгаа байхгүй юу. Тэгээ бүгдээр ингээд амар өндөр төвшин заацсан ёо. Тэгээд тэндээс харж жагаад ингээд ChatGPT-г асууж байгаа штэ. Эдгээрээс хамгийн одоо тэнцэх боломжтой шалгалт нь аль нэ гэж чи OPIC гэж ер нь тэр дэхтэй солонгост авдаг юм шиг үлээ. Одоо оюутнууд гэм үү скол бол ажилд ороход хүмүүс нүунийг заавал авах хэрэгтэй тийм ярианы speaking шалгалт байгаа байхгүй англиний. Тэгээ тэр болоход нөгөө компьютероор өгдөг. Тэгээд AI-тай ярьдаг. Тийм шалгалт байсан. Тэгээд тэр болохоор ингээд хамгийн түрүүнд тэгвэл босоо шалгалтууд нь юу нь бол одоо бүртгүүлэх хугацаанд дууссан. Тэгээ хариу мариу 8 удаж гардаг. Тэгээ намайг чи нөгөө 1 сарын хэдэн хэдлээ те бүх биш 1 сар биш шүү дээ тэр чинь 12 сарын хэдэн хэдлээ те.
юу өгцөн байх хэрэгтэй гэд 20 дэн гэхэд ингээд бүх юмудаа өгцөн байх хэрэгтэй гэд. Тэгээд би амар хурдан тэр нүунийг боломжтой шалгалтаа ягаа шууд цагт нь бүртгүүлээд энийг 7 хоногийн дараа бас нүуний өөрөөс бэлдэх хугацаагаа бас аваад шууд маргааш нөгөөгөө нэг 7 хоногийн дараа өгсөн байхгүй. Тэгээд яа өстө англитэй юм уу яана тэр тусам одоо спикинг байхдаа яах вэ одоо юугаа ярина гэл бүр ингээд амар агаал тэрэндээ бас ингээд яг 7 хоног ингээд бас амар бэлдсэн. Тэгээд манай дүүч нь англи хэлэндээ амар сайн учраас тэгээд өдөр болгон шахав ингээд дүүтэйг ингээд видео коллж жагаад айгүй их ярьсан. Тэгэл бас нүглийг ChatGPT-гээр тэгээд айгүй олон YouTube дээрээс бичлэг үзээд энэ шалгалтын талаар энэ шалгалт юу яг яаж авддаг талаар ингээд бараг өдөрт ингээд 3-4 цаг тасралтгүй ингээд нүуний хүмүүсийн хийсэн бичлгүүдийг үзсэн баха. Тэгж жаал очоод шалгалтаа өгсөж би ерөөсөө бэлдсэмшгээ өгч чадаагүй заяо. Бүр ингээд миний бэлдснээс одоо миний төсөөлж ийснээс агуулгууд нь би ч одоо нэг хідэн ингэ сэдв авчаад нэг 13 сэдв авчаал тэгэл тэрийгэл эргэлдүүлээл амар их бэлдээдсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр яг тэдрээс мань дандаа эсрэгүүд нь ороод ирчтэй юм да ёо. Тэгэл за одоо ингээл тусаа юм би ийм марчаагүй юм би одоо ингэ сурал өгч чадахгүй матгүй гэл. Тэг яг хаа тухайн үед ингээл тэгэл чадах ятгаараа тэгэл яриал шалгалтаа өгөөл гарч ирж л байгаа юм л та. Тэгэл гарч иртэл бүргээ яг уул гадтаа тэг би шууд дөрүүгээ залгаад энэ бараг унчих шиг боллоо. Одоо игээ би сурал соёл төгсөхгүй юм байна дөө яшигш би Монгол буцаа гэл тэр үед чи амар юм урцсан. Тэгээд шалгалтын хариу 14 хоногийн дараа илүү 10 хоногийн дараа гарах байсан. Тэгэл тэр 10 хоногийн турш ингээл бүр ингээд өөрийгөө заваагаал яана гэл. Тэгээд шалгалтын хариу гарах цагт гэд байж байгаа л. За ер нь тэгэл ингэж өөрийгөө завааж явахаар тэнцэн жисэн тэнцээгүүчсэн эртгэн харъя дөө гэж бодоод тэгээд нөгөө нэг цагаас эхлээд шалгалтын хариу харах боломжтой юм. Тэгээд би яг 2 гэл дэлгээл гарсан чи яг нөгөө юунда тэнцсэн байсан за. Тэгэл ёо бурхантаа баярлаа. Тэр мэдрэмж бол бүр амар гоёсэн заяа. Тэгээ би нөгөө нэг ийм дутуу байна гэл ингээл ээжтэй хэлээл дүүнэртээ хэлээл тэгэл давхар ингээд тэнцсэн манай ингээд гэрийнхэн бас ингээд бүр ингээд амар сэтгэлийн төгшүүртэй байгаа штеп. Яасан бол нөгөө шалгалтандаа тэнцсэн бол одоо төгсч чадах уу яах вэ гэл. Тэгэл би хамгийн түрүүнд дөрөвөө залгаал тэнцчихжээ гэл аваараа залгаал тэнцсэн гэл тэгсэн ёо за ашиггүйтэй гэл. Тэгж явж байгаад би энэ дипломыг авсан. Тэгээд яасан чинь тэгээд яг ингээл ёо за ашиггүйтэй гэл бодчих яг миний энэ тухайн дээр одоо яг энэ хар сориг байгаа нэг батг гарцсан нэг батг шиг юм ингээл гарчаад байсан. Тэгэл за стресстэй л ингээд байгаа юм байна. Нойр болол ингээд байгаа юм гэл тэгс чи энэ маань бүр ингээд амар том болоод ингээд хавтаад тэгээ яасан чинь сүүлдээ бүр хайтаг болоод тэгээд эн чинь нөгөө нэг ингээд чимтгэнд ингээд нүдрүүгээ ингээд хамар руугаа хавтаа. Яг нөгөө гив генетик амар их ачаал аваалт гэсэн юм шиг үл л дээ. Тэгээд энэ юу хатгаа ингэж бас баахан имжлүүлж ингээд шахуулж махуулж яаж ийж тэгээд нэг арай гайгүй болоо тэгээ нэг дипломтойгоо үлдсэн байдгийм да. Тэгээд юу нь яг ингээд хамгийн амар сэтгэл төгшүүлсэн гэдэг юм дипломыг авах гэж би нэрэл хичээсэн юм байна да. Би энэ 4 жилийн турш зүгээр байж хагаад тэг зүгээр ингээл мөнгө төлөөл ингээл энэ дипломыг аваагүй. Хичээх үедээ хичээж бас нойр хоолгүй байх үедээ нойр хоолгүй байж ингэж хичээж авсан юм шүү гэж ингэж яг диплом авч явах мөчтэй тийм үе амар мэдрэгдсэн, бодогдсон. Тэгээд яг хөө ингээд бас тэг ингээл нэгэнд одоо сургууль сурсныхаас төгсдөг юм байна. Тэгээд одоо ингээд үнэртэй хэлгээд тэг угаасаа 4 жил юу хүн байх вэ гэж анх намайг Солонгост ирэхэд одоо манай ойр дотны хүмүүс айгүй хэлдэг байсан. Гэхдээ 4 жил яг бодит амьдрал дээр одоо ингээд бодоход яг ингээд өнгөрснөө ингээд ирээдүйд ингээд өнгөрснөө бодоход айгүй ингээд гоё ингээ айгүй хурдан байгаа штэ. Гэтэ яг тэр үедээ одоо дээрээ байгаа үед 4 жил гэдэг чинь бас урт хугацаа штэ. Нэлээд урт хугацаа тэр хооронд ингээл хүнд юу гэж тохиолдох вэ те. Тэр болгоныг яг ингээд яг өөртөө одоо мэдгүй би ингээ тэр ганцаараа ингэж даавн туулсан гэж бол хэлж чадахгүй байна. Би ч бас энд ихтэй амьдардаг манай ах дүүснэр байдаг учраас бас хамаагүй дэмтэй нэмэртэй байсан баг. Одоо ингээл манай найзууд бол яг ганцаараа штеп. Ямар таньж мэддэг хамаатан садны ах дүүнэр байхгүй, ойр дотны хүн байхгүй хэрнээл ингээл явж байгаа. Тэгээ тэр хүүхдүүдийн хажууд бол би ч бас тэгээ ингээ бүр болохгүй бол ахын даа оччихно, бүр болохгүй бол дүүгийн даа оччихно. Тийм байхад л надад ямар амар хэцүү байлаа. Тэгээ яг ойр ганцаархнаа хүний нутагт гадаадад тэгээ зурдаг хүүхдүүд бол та нарын бодож байгаагаас илүү тий маш их зүйлийг одоо твчэж
хичээж хөдөлмөрлөж ингээд сургуулийн ард гарсан байдаг шүү. Тэгээд одоо бас ингээд гадагшаа явж ингээд сурч байгаа дүүнер таа ч гэсэн зориулж хэлэхэд альва бүх зүйлдээ сэтгэл санаагаа байж болох хамгийн доод зэгт нь өөрийгөө дотроосоо бэлтгээрэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй болвол ер нь зүгээр би ч гэсэн яг тийг дуртай. Байж болох хамгийн доод түвшинд өөрийнхөө сэтгэл санааг, сэтгэл зүйг урьдчилаад бэлтждэг. Тэнгүүд яг тэрнтэй маань ингээд одоо яг тэр үйл явдалтайгаа яг тэр доод түвшинтэй өнөр тулахад бас арай гайгүй хүлээж аваад байт юм санагдаад тий. Эсвэл бол тэгж ингээд хамгийн доод түвшнөөсөө арай дээгүүр дундуурч байх юм бол бас нэг хүний нэг сэтгэл санаад бас нэг заашгүй дээ гэд нэг ингээд бодох нэг тэгж өөрийгөө дотроос нь ингэж тайвшруулж ингэж сэтгэл санаагаа контролдож байхгүй болвол бидний мэдгүйгээсээ болоод бидний анзаараагүй гадны нөлөөс ихсүүлээд амар олон зүйл бидний амьдралд ингээд цөм цохиж орж ирдэг. Тэгээд тэр болгоныг ингээд даван туулахад хүн болгоны одоо сэтгэл зүйн чадвар тэ өөрийгөө тайтгаруулах тэ энэ бүх цаг хугацаа чи өөр. Тэгээд бүр эмзэг хүүхдүүд одоо тэ бүр миний мэдрээгүйгээс илүү хүнд хэцүү зүйлийг туулаад мэдэрцэх хүүхдүүд бүр аягүй олон хүүхдүүд байдаг. Тэгээд тэр хүүхдүүд бас ингээд дундаас айгүй шантраа тэгээ бүгдээрээ бас ингээд Монгол буцаж исэн тохиолдлууд байна. Бүр ингээд тэгээ бүр муу зүйл муу санаа орж ирээд тэгээд айгүй аюултай үйлдэл хийжсэн бас хүүхдүүдийг харж исэн учраас аль болох өөрийнхөө сэтгэл санааг байж болох хамгийн муу зэг дээрээ бэлтгээд тэгээд тэрнийхээ төлөө чадна гэд ингээд өөрийгөө ингээд тайвшруулж явах юм бол арай дээр юм шиг санагддаг. Тэгээ яг ингээд угаасаа хэцүү байгаа үед угаасаа хэцүү л байна штэ. Тэр үе чинь яаж ч утсан за зүгээрээ ингээд угаасаа гадны хүнээс ингээд хажууд байгаа хүнээс хүн юу ч хэлж чадна. Тэглээ гэж чиний мэдэрч байгааг мэдрэхгүй, чиний туулж байгааг туулахгүй, чи өөрөө л өөрийнхөө туулж байгааг туулж мэдэрч байгааг мэдэрнэ. Чи өөрөө сэтгэл санаа, оюун ухаандаа за гэж шийдвэр гаргаж чадах юм бол дагаад эргээд чиний амьдралын чинь бүх үйлдэл, бүх хүрээлэл чинь бас ингээд дагаа сайжирдаг юм байна лээ гэдгийг айгүй ойлгосон. Тэгээд тийм болохоор ингээд дүүнер таажсан бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд миний одоо Көгмийн их сургуулийг төгссөн 4 жилийн бяцхан түүх маань ийм байлаа. За тэгээд энэ үртэл подкасттай минь хамт байсанд маш их баярлалаа. Хэтэрхий их нуршиж ирсэн бол бас уучлаарай. Тэгээд дараагийнхаа дугаартаар бас илүү бас ингээд өөртөө тохиолдож ирсэн ингээд тиймэрхүү бодит одоо үйл явдлуудаас та бүхэндээ хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд та нар ч гэсэндээ ямар сэдвээр ингэж ярилцвал гоё байна гэж ямар сэдвээр ярилцвал гоё байх бол гэж бодож ямар сэдвээр ярилцаасаа гэж бодож ин тэрийг бас ингээд комент хэсэгт ингээд үлдээгээрэй. Тэгээд бүгдээрээ баяртай сайхан амраарай.